Засгийн газраас 2025 оны 1-р сарын 8-ны өдөр улсын хуралд өргөн мэдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, улсын хурлын тогтоолын төслийг хэлцэх хэсэг асуудлыг улсын хурал 2025 оны 1-р сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлцэж, анхны хэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын ороонд шилжүүлсэн. Улсын хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 529 дугаар захирамжаар дээрх хуулийн төслүүдийг хэлцүүлэхт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг улсын хурлын гишүүн Д үүрийн туяагаар ахлуулж, улсын хурлын гишүүн П сайн зориг О номын чимэг Ж алдарч авлан О алтан гэрэл Ч анар Р Батболт Б Батэрдэн Б Баярбаатар Ж Галбадрах А Ганбаатар Г Ганбаатар Ж Ганбаатар Ц Даваа сүрэн Б Жаргалан Б Заяабал С Зулбахаар Ц Мөнхбат Б Мөнхсоёл З Мэнцайхан Н Наранбаатар О Отгонбаяр Б Пунсалма Ц Сандаг Очир Г Уянгашиг Б Хэрлэн Л Инхнасан Д Инх Төвшин С Эрдэнэбол нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилласан. Эдийн засгийн байнгын ороо 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлцүүлгийг явуулахдаа Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн аргат заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлсэн болно. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, улсын хурлын тогтоолын төслийн талаар ажлын хэсэг болон улсын хурлын гишүүдийн зүгээс нийт 81 зарчмын зөрүүтэй санал, найруулгын нэг санал гаргасан бөгөөд байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийн анхлын хэлцүүлгийг явуулж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэг бүрчлэн хэлцэж, санал хураах үед 71 зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тэмцсэн болно. Байнгын орооны зүгээс зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг олонхын санал авсан аваагүйгээр нь бүлэглэн бэлтгэж анхны хэлцүүлэг явуулсан талаарх байнгын орооны санал дүгнэлтийн хамт та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн анхны хэлцүүлгийг явуулсан талаарх эдийн засгийн байнгын орооны санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлтсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За баярлалаа. За ажлын хэсгийн бүрэлдэхүүн